мэдсэн үү? Хэдүүлээ өнөөдөр мэрэгжлийн хоол зүйч холонготой хоолны соёл болон цайны соёл хэрхэн уялдаж байгаа те. Цайны Монгол соёл гэж юу болохоор ярилцаар ирсэн байна. За та нэг өөрөө танилцуулаач. Намайг Холонгаа гэдэг хоол зүйч мэрэгчлээ. Салбартаа бол 10 гаруй жил ажиллаж байна. За спорт, эмнэлэг, эмчилгээ гэх юм уу хүүхдийн яг ийм хоолтын талаар мэрэгшиж ажиллаж байгаа. Тэгээд ийм хүн байна. Тэгвэл цайны соёлоос эхлэе. Цайны соёл нэлээд олон улсын цайны соёл гэж байдаг. Ялангуяа Европ, Аз гэж янз янзын соёл байдаг. Миний хувьд хэм бол яг хятад соёлыг аюул хүндэлдэг. Тэгэхээр та энэний гоё тайлбарлаад хэлвэл. Ер нь бол яг хуу цайны соёл гэдэг чинь тухайн улс үндэстний зан заншил гүн гүнзгий холбогдсон юм зүйл байдаг. Ялангуяа дорны энэ улс орнууд бол цайны соёл бол маш юм өргөнд тархсан. Тэр дундаа Монголын энэ цайны соёл бол маш өргөмөц. Энэ нөө ахмадаа хүндлэх, зочныгоо хүндлэх. Тэгээд мөн ер нь энэ цай өөрөө ийм ахуйтай их холбогддог юм айгу өргөмөц соёлтой. Жишээ нь бид нар уламжлалт энэ Монгол ахуй ингээд үзэх юм бол цай бол ингээд салшгүй хэсэг нэгээд байдаг. Яг дорны хятадын энэ Зүүн Азийн орнуудын цайны соёлыг харах юм бол илүү ингээд хүндэтгэлийн тийм ингээд ач холбогдол өгдөг бол Монгол бол энэ ахуйтайгаа илүү холбогдсон байгаа гэдэг. Жишээ нь бид нар гаднаас зочин ирлээ заавал шинэ цай чанж өгдөг, цайны шахуу зочиндөө өгдөг. Заавал одоо ахмад настай хүнээсээ, ааваасаа, гэр бүлийн хамгийн хүндэттэй хүнээсээ эхэлж цайныхаа дээжийг аягалдаг гэх мэтчлэн цай бол маш өргөмцөөр Монголд ингээд нутагшсан. Ер нь бол яг хуу мэдээж анх цай бол хятадаас орж ирсэн. Тэгвэл Монгол оронд ингээд нутагшихтаа маш өргөмөц, ахуйтай гэж холилдож юм нутагшсан юм өргөмөц соёл. Тэгвэл Монгол хүний биед яг Монгол цай ямар өөр өгөөжтэй байдаг вэ? Хэрэглэм зохистой гэж үздэг үү? Яг орчин үеийн залуус ялангуяа хэрэглэх нь хэрэгтэй юу? Сүүлийн үед ер нь бол эрдэмтүүд юу гэж үздэг даа гэхээр та өөрийнхөө одоо байгаа газар нутгийнхаа хоол хүнсийг идэ. Ялангуяа 90 тойронд 3 км-ийн радиуст байгаа хоол хүнсийг одоо хэрэглэх юм бол таны эрүүл мэндэд хамгийн ашигтай, таны бие махбод хамгийн сайн шингэнэ гэж үздэг байгаа байхгүй. Тэрнтэй холбоотой Монгол нутагт ургаж байгаа цайны ургамлууд, эмийн ургамлуудыг одоо нунтаглаж хатааж хийсэн цайнууд монголчуудад илүү тохиромжтой гэж үздэг. Сүүлийн үеийн Харвардын эрдэмтдийн гарсан судалгаа юу гэж бол та Италиас усаа бити зөөж Солонгосоос жимсээ бити зөөж идэ. Та өөрийнхөө нутагтайгаа хоол хүнсийг хэрэгэл, өөрийнхөө нутагтайгаа цайны одоо энэ ургамлуудыг хэрэглээ. Энд чинь таны бие махбодод тасан зохицсон байгаа маш сайн шингэнэ гэж ингэж тайлбарлаад байгаа байхгүй. Тийм учраас Монголд яг ургаж байгаа ийм цайны навчнууд, эмийн ургамлууд бол маш юм өргөмцөдөг. Энэ нь Монгол хүний эрүүл мэндэд ялангуяа энэ эрс тэрс уур амьсгалд бол хамгийн сайн тасан зохицсон байдаг. За тэгвэл өнөөдөр бид уур амьсгал болон амьдарч буй орчиндөө тохирсон юм цай ундыг уух нь хэрэгтэй гэж мөн зөв болохыг ойлгож авлаа. Баярлалаа.